өдрөөр 10 цагаас өглөө 7 хүртэл нэгдүгээр кинт баримтжилсан байна. Энэ бол угаасаа тэртээ тэргүй хүний эрхийн зөрчилгээд өмгөөлөгчний ярьж байна л да. Дээрэс нь угаасаа хуулиараа ингэж эрүү тулгаж ингэж огцом кинт баримтжилдаг байдал бол байж болохгүй юм билээ. За тэр утгаараа бол шууд утгаараа хүний эрхийг бол ноцтой зөрчсөн асуудал байгаа. Зарчмын хувьд бол одоо эргэн тойронд одоо ер нь бид нар мэдчихлээсэн шүү дээ. Сонголттой холбоотой баримт кино хийх гэсэн. Тэгээд энийг дарахчил нэлээд л үзчихэл байна л да. Би өөрөө улсын хуралд өвчжсэн сонголтын үеэр ч гэсэн хөвлийн баг хурлыг л төрийн мөнгөөр хууль бусаар төр эрхийг авах гадна төсвийн мөнгөөр те татварлагчдын мөнгөөр чинаг аль тэгэл тоогоо хууль үйлчлээгөө. Одоо энэний ард дээр нь одоо хэрхэн одоо сонгуулдсан талаар баримт дийлэх гэхээр одоо барьж байгаа бол бид нар ардчлаасаа нэг алхам ухраа дарангуул руугаа л орж байгаа юм болов уу гэж харагдаж штэ. Аха. Зүйл залт маш ноцтой байгаа юм л да. 12-оос 20 жил. Энэ бол зүгээр нэг жижиг юм хэлбэлэх сайтад бол маш том ахадсан хэмжээний зүйл залт байна гэдэг агуулгыг бол өмгөөлөгчд нь ярьж байна. Гэхдээ энэ нь өөрөө бас нэг айлгах тактик ч юм уу, спринт зорилго юм харагдаад байна уу гэж харж байна. Ерөөсөл тэр биш та 12-оос 20 жилийн ял тулгаад ингэхээр дараа нь хин үзэл бодлоо илэрхийлэх юм. Хэдэн рил хийдэг залуучууд, мим хийдэг залуучуудыг л ингээл бариад хорчлоо шүү дээ. Энэ нодны уржлан билүү бас ингээл мим хийсэн гээл манай шав байсан содном гээд пэйжийг ойчаал шүүрийн 6 цаг урчин 6-7 цаг байцаасан байл шүү дээ. Ингэж айлгаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө айдсаар дарангуйлан гэдэг маань өөрөө бид нар үнэхээр дарангуул руу ингээд айжим мажмаар орж ийн ардчлаа айжим мажмаар алдчихин гэдэг үг маань бүр хитрхий юу болчиход байна л да. Бүр сул үг шиг болсон. Гэхдээ бодит байдал тийм байгаа. Эрхмэл нь байгаа бол хинч хорж чадна. Хинч баривчилж чадна. Хинч юмыг хааж боож чадна. Гэтэл бид нар энэ маш үнэтэй олж авсан ардчлал үгээ хэлэх хэрэгчлөө, хэвлэлийн идэх хэрэгчлөө, ард түмний мэдэх хэрэгчлөө энэ болгоныг бол зүгээр сайхан ингээд шүүх прокурор далаалгаал энэ чинь шүн орой ямар ч мэдүүлэг юу байхгүй урдчилж мэдүүлэхгүйгээр ингэж барьж хориод хэдэн хүүхдүүдийг те өглөө өөрийн 7 цагт хорно гэдэг чинь юу гэсэн илүү вэ? Одоо жишимч үгүй ингээл одоо бодвол нэг MCS ч юм уу ямар нэгэн компани санхүүжилт гэл ингээд замхруулаад өнгөрөх гээд байгаа байхгүй. Энэ хүүхдүүдэд яах гэж 12 жил яах ч 20 жил яалах гээд байгаа. Энд чинь бол бүр үнэхээр байж боломгүй бидний ардчлалыг авсан тийгээд алхаар цохоод ер нь нэг мөсөл булшилж байгаа л үйлдэл гэж харж байна. Тийм учраас энэ ч байна. Ер нь бол та эргэн үеийнхээ хувьд хардж байгаа хэлж гэн хууль зүйн салбар өөрөө ардчилсан намынхны гарт байгаа шүү дээ. Тэгэхээр захиалагч байж болох уу? Тэрийг би мэдэхгүй байна яг үндэ. Би ардчилсан намын гишүүн мөн ардчилсан намаас дэвшижсэн. Одоо хамтарсан засаг байгуулагдаж байгаа. Байгуулагдаад явж байгаа. Засаг бол нэг намынхаа гарт байсаар байгаа. Ардчилсан намын сайд бол байгаа ч гэсэн энийг бол би улс төржүүлмээр байна. Энд чинь 8 хүүхэд шүнжэнгөө орхицсан байхгүй юу? Тэгээд энэ ардчилсан нам, ардын нам, хүн нам үндэсний хвсэлтэй биш. Энэ хүний эрхийн хувьд тийм ээ. Намайг одоо элдвээр хэлүүл хэл хамаагүй. Ардчилсан намын гишүүн гэнэ үү, алиа салбтаа гэнэ үү. Би хүний эрхийн төлөө дуртаач уу, дургуйч вэ те? Тэр мөнх эрдэнэ байна уу, заргийн өнрөө байна уу, мөнхчин байна уу? Би одоо хүмүүсийн хэлдгээр сайн тамуутай хүний эрхийн төлөө дуурсаар л ирсэн. Одоо өргөжлүүлэлч гэсэндээ дуурсаар л байна гэж байх болно. Тэгээд энэ ч сая хэдэн залуучуудыг одоо ингээл амын таглах гал үзэж штэ энэ ч. Тэгээд Норвег цэгийн нэг мэдэх бол тэгээд дандаа л одоо тэг залуучууд ингээл шудраг ёсны төлөө түүхийнхаа зөв талд байхын төлөө дуурсаар л ирж энэ сошиалар харж л байгаа шүү дээ. Хизээ нэг хин нэгэнд худалдагдаад алдганаад ингэ явж исэн. Яахаар эдрийг ингэж орж идэв. Одоо ингээд зөв явсныхаа төлөө 10 жил хоригдож байгаа бол ер нь ингэж сонгуулийг ингэж хууль бусаар ингэж авч түрэмгийлээ. Тэрнийхээ ард үг хэлэх хэрэгч байхгүй бол бид нар ер нь эрхчлөөт нийгэмд амьдарч яах юм гэж. Ахи сонгуул хийж яах юм. Дуу хоолойгоо өргөж яах юм. Тэгж л утчихна.